Монгол улсад түргэн үеийн олдвор цөөнгүй байдаг. Түргэн үеийн олдврууд бол одоогийн бүгд найрамдах Турк улсын өвөг дээдстэй холбогддог. Ийм ч учраас бүгд найрамдах Турк улсын гадаад харилцааны яамны буцалтгүй тусламж Монгол улсад байгаа Турк улсын элчин сайдын яам, Монгол улсын их сургуулийн түүх судлалын танхимын эрдэмтэн багш судлаач нар хамтарч Туркийг Footprints Mongolia хэмээх номыг турк англи хэл дээр хэвлэн гаргажээ. За мэдээж хэрэг номны үн цэн гэдэг бол өнгөрөх тусам мэддэг. Тэгэхээр энэ номны одоо чанарын талаар бол би их юм ярихгүй. Хажмын судлаач та бүхэн номны талаар бол үнэтэй санал зөвлөө өгнө хаа гэдэгт найдаж байна. Энэхүү номд түргэн үеийн олдврыг сорчлон болон шинээр судлан гаргасан бүтээлүүдийг шигтгэн оруулснараа онцлог юм байна. Түүнчлэн сүүлд одсон түргэн үеийн судалгааны ажил болон зурагт тайлбар нь олон улсын судлаачдын болон турк судлаачдын анхаарлыг татах ном болсон хэмээн үзэж байгаа юм. Туркийн соёлын өдрүүдийн хүрээнд Турк улсын дүүрэн дучин Сиравчевч болон Туркийн төгөлдөр хурц Нүрсээр Уганы тоглолтоо хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд толилууллаа. Өнөөдөр Монголд тоглолтоо хийлээ. Туркийн уран бүтээлүүд болон дэлхийн уран бүтээлүүдийг би чадах хэмжээнд толилуулж чадсан байх гэхэд итгэлтэй байна. Тоглолтын дараа үзэгчид их сэтгэл хангалуун байгаад баяртай байна. Herkesin sonradan aldığım izlenimlerle şu olmaktan çok mutluyum. Монгол улсад ирээд маш сайхан байна. Бид нар Монгол Туркийн талаар олон удаа сонсч байсан. Энэ ч үднээсээ Монгол улсад ирж тогсондоо баяртай байна. Хоёр улс маань олон жилийн харилцаатай. Олон жилч хамтран ажиллаж байгаа. Өнөөдөр Туркийн соёлын өдрүүдийн маань хаалтын үйл ажиллагаа боллоо. Хаалтын үйл ажиллагаанд Турк улсын дүүрэн дүүчид, төгөлдөр хуучид нар Монголд хүрэлцэн ирж тоглолтоо хийсэн маш их баяртай байна. Дуучин Сиравчевч өмнө нь Турк болон Америк нэгдсэн улсад тоглолтоо хийсний дээр Латин Америкт цөөнгүй дүүрэн тоглолтуудыг хийсэн байна. Харин Туркийн төгөлдөр хурц Нүрсээр Уган 2000 оноос хойш Стамбулын хөгжмийн улсын дээд сургуульд багшилж байгаа бөгөөд дотоод болон гадаадын тэр дундаа Герман, Австри, Польш, Болгарын урлагийн тоглолтуудад төгөлдөр хуур тоглож байжээ.